Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 7 дугаар ангиас сурагчдаа зориулсан цахим хөгжмийн хичээлийн 5 дахь хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр жуура гэлтэн хотын ардын дуу буюу бүжигт дууг дууж бүжиглэж сурна. За бүжгийн хувьд хотын ясны бие биелгээний үндсэн хөдөлгөөнийг бүжгийн багш инх амгалан та бүхэнд зааж өгнө. За эхлээд бүжигт дуу гэж юу болох тухай тайлбарлая. За бүжигт дуу гэдэг нь Монгол Улс наадмын дуу нь бие биелгээ, татлага, жудар зэрэг өдөр тутмын ахуйн үйл явдлыг үйл хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлэх бүжгийн дууг хэлнэ. Тухайлбал баруун монголчуудын дунд мөргөл, ац бие, аяс бие, цацал, жуура гэлтэн, тахин бие зэрэг бүжгүүдийг нэрлэж болно. За бүжигт дууны онцлог бол хөдөлгөөн нь дууны яруу найргийн утга санаа өгүүлэмжтэй уялдсан татлагаанд хэмнэл тааруулан дуулж бүжгэлдэг. Бүжигт дууны аялгау нь богино дууны бүтэцтэй, бадагчилсан хэлбэртэй байдаг. За ардын богино дуу, урт дууны тухай хүүхдүүд танхимын хичээлээр үзсэн. За богино дууны бүтэцтэй гэдэг нь дөрвөн мөрийн зохион байгуулалттай бүтцийг хэлнэ. За бадагчилсан хэлбэртэй гэдэг нь бадаг дахилт давтсан хэлбэрийг хэлнэ. За бүжигт дуунд хүний зам төрх, морь малын араншин явдал гүйдлийг дүрсэлсэн байдаг. За өнөөдрийн үзэх жуура гэлтэн дуу маань домогтой. За домог нь хотын ястанд жуура гэдэг үзэсгэлэнт бүсгүй тариа тарьж амьдардаг байжээ. Тэгээд жуурагийн үзэсгэлэн гоог нутаг хушууных нь магтаж татлага бие зохион биелдэг болсон юмсан ч. За энэ бүжигт гарч байгаа гэлтэн гэдэг үг нь гэлцэн, хэлэлцэн гэсэн утгатай. Тэгэхээр жуура гэдэг бүсгийг одоо олон нийт дээр магтаад одоо хэлэлцэж байна гэсэн утгатай домогтой байх нэ. За хотын хувцсны талаар товч мэдээлэл өгье. За энэ зураг дээр байгаа хувцс бол одоогийн загвар зохион бүтээгч хийсэн хувцс байна. За хотын ястан төрөг угсааны монголдсон уйгурж юм. Увс аймгийн Тарайлан суманд зохилон суудаг. Хүн амын 0.3%-ийг эзэлдэг юм байна. За хар өнгийг дээл хувцс малгаанда эрхэмлэн хэрэгэлдэг нь тухайн шашинтай нь холбоотой юм байна. За одоо ингэж бүгдээрээ жуура гэлтэн дуугаа сурцгаая. За хүүхдүүдээ жуура гэлтэн дууны нот нь байна. За нотны хувьд ерөнхийдөө 3 такт. За нот нь 8 76 8 76. Ихэвчлэн 8 76-ын такттай. За дараагийн такт нь бол бүгдээрээ 16-таас бүтсэн байна. За хүүхдүүд ерөнхийдөө энэ дууг бүгдээрээ сонссон байгаа. За хэмнэлийн явлаа. 4 2 4 За энэ хэмнэлтэй дуу байна. За багш нь нотоор аялгуулсан дуулыг хүүхдүүд дагаад дуулаарай. Бүгдээрээ дууныхаа үгээр дуулцгаая. Хамтдаа дуулцгаая. Явлаа. Бие биелгээний үндсэн хөдөлгөөнийг жуура гэлтэн дуун дээр инх амгалан багш нь та бүхэн зааж өгнө. За инх амгалан багшигаа урьж байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За
Энэ жураа гэлтэн гэдэг дуун дээр нь гарч байгаа тариа будаа тарих те ахуйг одоо энэ үйлдэлүүдийг бүжигт тусган үзүүлж байна. За одоо ингээд тариагаа будаага тарих, үрээ тарих, буцаагаа дараа будаага хурааж авах, түүнийгээ тэрэмдэх, тэрэмдээд гурил болгоод ингээд энэ бүгдийгээ яах нь бүжигт одоо шингэн харуулдаг байх нь. За ингээд бүгдээрээ хөдөлгөөнөө сурцгаая. За ингээд хүүхдүүдээ бүгдээрээ мэндчилгээ буюу ёслогоогоо хийцгээе. За мэндчлэхдээ мэндийн гараас дээдийн гар руу шилжээд буцаагаад буулгана. За ийм хоёр гарыг дамжиж ёслогоогоо хийнэ. За ингээд хүүхдүүдээ бүгдээрээ хөдөлгөөнөө сурцгаая. Энэ өглөөнүүдийг багш нь тоогоор буюу бас тайлбарыг хэлээд өгье. За эхлээд яаж байгаа гэхээр бүгдээрээ үрээ цацж байгаа. За дараа нөгөө үрээ ургасан будаагаа хураагаад авлаа. 10 будаагаа хурааж авлаа. За будаагаа шигшээд бүгдээрээ шигшлээ. Дараа нь тэрм, чулуун тэрм хооронд нь хавсарч гадна талынхаа нүүр хальсыг унгаагаад нөгөө жинхэнэ гурил нь гарч ирдэг. За чулуун тэрмийн дундаа хоёр хүнд чулууны дунд хийж хавсарч гурилаа гаргадаг. За ингээд тэрмтлээ. За тэрмсэн гурилаа амслаа арай болоогүй байна. За гэсэн утгуудыг илэрхийлж байгаамаа. За хүүхдүүдээ бүгдээрээ удаанаар дуулаад бүжгийн хөдөлгөөнөө хийцгээе. За одоо ёслолоо. Одоо бүгдээрээ 3 дугаар бадгийнхаа хөдөлгөөнүүдийг сурцгаая. За түрүүн тэрэмдэд дууссан үргэлжлүүлээд дахиад тэрэмдэнэ. 1 И 2 И 3 И 4 одоо тэрэмдсэн гурилаа амслаа. Одоо харин болчихжээ. За дараагийн хөдөлгөөн 5 6 7 8. За дороо тэгслээ. 1 И 2 И 3 И 4 5 И 6 И 7 И 8 1 И 2 3 өөрлөгөө татаарай 5 6 7 8. За урагшаа бүгдээрээ дахиад мэдчлээд дуустаа. За одоо хүүхдүүдээ бүгдээрээ удаанаар дуулаад хөдөлгөөнөө хамтдаа хийцгээе. Одоо бүгдээрээ эхнээс нь дуулаад хамтдаа бүжгэлцгээе.
төгсгөлд нь нэгдүгээр батга дахин давч дуулна шүү. За хараарай. И Гэмэний ахаа гэмэхад айчууна бигэний За хүүхдүүдээ өнөөдрийн сурсан бүжигт дуу, жуура гэлтэн дуугаа бүжиглээд дуулж сураарай. Дараагийн хичээл хүртэл баяртай.